Монголын түүхэнд хамгийн өндөр хүн гэж явагддаг. Одоо баг тухайн үедээ за guys дараачийн ярих эмэгтэй болох тэр юм шүү дээ. Дэлхийн хамгийн том сонио хачирхалтай хүмүүсийн талаар өнөөдөр ярина. За guys та бүхэн энэ дугаарт маш их дуртай болохоор чинь би ингээд дахин нэг юм дугаарнуудыг одоо хийн гэдэг одоо партуудын нудан болох нэмхийг айгүй хичээж байгаа. Тийм болохоор та бүхэн иймэрхүү бичлэгүүдийг илүү ихийг үзхийг хүсэх юм бол та мэдээж лайк даар subscribe даш дэмжээрэй. За эхний хүн заяа. За хүн гэхин шааш ийм хүмүүс. За энэ нутгийн хүмүүс биш үү? Бүгдээрээ ямар ч гаргүй. За ямар ч биш. Нэг гаргүй. Зарим нь нэг гаргүй. Зарим нь нэг хөлгүй. Зарим нь хоёр гаргүй. Зарим нь хоёр хөлгүй. Гэтэ яагаад бүгдээрээ ингээд хөлгүй гаргүй ингээд байгаад байна энэ. Тийм амар мангастай газар юм уу те ингээд амар махчин амьтдтай газар юм уу? Амьтд нь ингээд шүн нүүрж ирэнгүүтээ зөвхөн ингээд энэ эрэгтэйчүүдийн гар хөлийг ингээд тастаж идэнгүүтээ авч яваад байт юм уу? Яагаад энэ эхнэрүүд нь эсвэл эмэгтэйчүүд нь бүгдээрээ ингээд гар хөлтэй зүг зүгээр ингээд байгаад байгаа юм бэ? Тэгэхээр энэ айгүй сонирхолтой юм болсон юм байна. За яагаад вэ гэсэн чинь энэ нутгийн бүх хүмүүс эхнэртэй болохыг хүсэх юм бол эмэгтэй хүндээ өөрийгөө одоо ингээд хайртай гэдгийг батлахын тулд нэг гараа тастаад бэлэглэх ёстой. What the fuck guys, what is happening? Тэгэд эний цаадах утга нь амар сонин. За сонин чих нь яаш хэрвээ эрэгтэй хүн гаргүй байх юм бол заяа эмэгтэйг ерөөсө зодохгүй хизээч зодохгүй гэсэн үг. Тийм болохоор эрэгтэйчүүд нь өөрсдийнх нь гараа ингэж тастаж ингэж одоо ингэ бэлэг байдлаар за миний ихнэр болооч би гараа тастачлаа гэдэг бэлгэлж өгдөг байх нэ. Өөрийнхөө хайрыг батлахын тулд өөрийнхөө гарыг өгөх байхгүй ганц шоколадч барьж чадахгүй хүмүүс байхад энэ guys бол өстө бүр амар crazy одоо бахархан гэж хайш юм бас ингэ өөрсдийнхөө гарын алдна гэдэг нь ч одоо бас арай штэ тэ хайрын төлөө. Та хайрын төлөө гарын мөсгөл хөлөө өгөх байсан уу? Тэгээ хамгийн амар эвгүй болохоор хаяа эмэгтэйчүүд нь чиний нэг гараа тасч өгсөн чи хангалтгүй гэж хэлдэг заяа. Хөлөө өг гэдэг. Тэнгүүд тэд нар actually хөлөө өгдөг. Чи юу гэсэн үг юм бэ? Тийм биз. Би чи бүр бүхэл бүтэн нэг мөчөө тастаад өгсөн байхад дахиад нэг хөл бити дав. Эдгээр ерөөсөө ингэж гомдлохгүй заяа. Ерөөсөө гомдлохгүй тэгээд хамгийн гол ингээд ажил хийгээд байдаг. Тэгээд нэмэгтэйчүүд нь одоо ингээд яг л гэртээ ингээд хүүхдүүдэд харж байдаг. Эрэгтэйчүүд нь тэгээд гаргүй хөлгүй мөртлөө явж ажил хийж одоо мөнгө олдог. Авгаадаа ингээд тижиж идэг. Тэгээд яаж тэгээд идэв бүүмэд гол нь ерөөсөө тэгж гомдлохгүй заяа. Тэгээд энэ тосгонд ерөнхийдөө гаргүй биш одоо гартаа явж байгаа эрэгтэй хүн байлаа гэхэд бүгд одоо тэр эрэгтэйг хулчгар пүүсэй гэж боддог заяа. Тэгээд бүгдийг ингээд нутгаасаа хөөдөг байх нэ. Чан газар шүү дээ. Одоо тэгээд гараа ахуулахтаа тулаад ирлээ гэж бодлоо. За эмчтэр очсон. Сайн байна уу? Одоо би ингээд эхнэртэй болох гэж байгаа маа. Гараа гэдэг юм эмч нь одоо тэгэл окей гэлэнгүүд ингээ хөрөөгөр ингээ байж идэх юм баг та. Сони тий. За дараагийн хүн болохоор за байж байгаа. Би энэ хүмүүсийн талаар ерөнхийдөө өмнө нэг ярьсан байгаа заяа. Тэгээд тэр рекордыг эвдсэн дахиад нэг хүн байна. Би болохоор өмнө 2 удаа хамгийн урт хэлтэй хүн гэдээ ярьжсэн. Нэг нь эрэгтэйс нэг нь эмэгтэй байсан би яг санаж ин гэсэн чинь тэрнээс урт хэлтэй нэг рекордыг эвдээд гараад ирлээ. Тэгээд ямар гай вэ гэдгсэн чинь Ник гэ залуу байна. 10 см хэлтэй залуу. Хэл нь ерөнхийдөө айгүй олон зүйл хийж чаддаг. Тэгээд би нэрлээд яа. Миний хэлийг хэдэн сантиметр гэдгийг харцгаая. Ийм юм байна. Энэ том уу? Guys, is it average? Энэ дараагийн хүн болохоор дэлхийн хамгийн бяцхан хүн. Тэр бол түмэн. За энэ болохоор ердөө 65 см өндөртэй одоо ийм залуу байна. Тийм тэгээд ерөөхдөө ийм жижигхэн байх юм бол надад бол амар амар гэж санагдаж байна. Ягаад гэвэл ингээд амар зарлаггүй амьдрын гэсэн үг шүү дээ. Та нар ерөөсөө их мөнгө үрэх шаардлагагүй заяа. Зүгээр нэг ганц Pepsi авахд та нар тэрийг бараг 3 өдөр ууна гэж боддоо. Ийм жижигхэн ийм бидний зүгээр нэг 20 минутанд уудаг юу ингээд ийм жижигхэн хүн бараг 3 өдөр ууна гэж боддоо. Тэгээд ийм том бялуу авлаа гэхэд тэрийг бараг насан туршдаа идэх гэж боддоо. Ийм жижигхэн болстой амар зарлаггүй амьдрах байхгүй. Гэтэ яг тэр нь гойч гэсэн тэгээд одоо хүмүүс одоо хэр амар хүлэн зөвшөөрдөг юм бол одоо society дээр нийгэм дээр гарч ирээд одоо хүмүүсийн дунд одоо байлаа гэж бодоод хэр найзуудтай болж чаддаг юм бол гэдэг нь жоохон сонирхолтой л хүн чинь одоо social animal гэж явдсан шүү дээ. Нийгмийн амьтан гэж явдаг хүмүүс бид нар нийгэмд л байж иж одоо ингээд хүн төлөвтөн гэдэг утхан гардаг шүү дээ. Бид нар заавал хүмүүсийн хажууд байх ёстой зөв бүр найзуудтай байх ёстой. Introvert байж болох ч гэсэн хаяада нэг гараад ингээд хүмүүсийн дунд байх ёстой гэж явдаг бол одоо ийм жижигхэн хүмүүс маань магадгүй ийм тусдаа зөвхөн ийм жижигхэн хүмүүсийн ийм одоо community гэж очдог тийм юм бас байж болох юм тий. Бараг яг тэгдэг баха. Тэгээ мэдээж найзгүй байлаа ч гэсэн гэр бүл нь байна. Одоо тэр чинь хамгийн гол үнс юм шүү guys. Гэр бүлийн харилцаагаараа. Нэрээ та нар арай мэрэгжлээ сонгоогүй байгаа шүү дээ. Би бол 10 жилдээ мэрэгжил сонголт гэдэг зүйлдээ бүр ингээд маш ингээд толгоо гашлаадаг ус. Энэ бол ихэнх 10 жилийн дүүнэрийн маань одоо ингээд боддог нэг том сэдв шүү дээ. Угаасаа мэрэгжил сонголт одоо ямар мэрэгжилтэй болох уу, юу хийх үү гэдэг чинь одоо маш том хэцүү сэдв. Тэгээд энэ сэдвийг одоо би хөнгөлж өгөхгүй та бүхнийг өөр ингээд тест боловсруулсан байгаа. Төмэдүүд.com гэдэг вебсайт нэрээр байж байгаа. Маш сонирхолтой юм асуултуудаас ямар мэрэгжил нь та нарт илүү зохихоор юм шиг байна. Одоо өөрийгөө ингэж тавьж үзнэ гэсэн үг одоо кино продюсер би болж чадхаар юм шиг байна. Ирээдүйд тэр мэрэгжлэр өөрийгөө төсөлж чадчих юм. Эсвэл хошин шогч гэдэг ч юм уу. Ирээдүйд би хошин шогч болох чадах юм шиг байна. Зүгээр л мэдрэмжээр ингэж бүгэлж байгаа тамийн төсөлтөнд та бүхний давуу тал, сул тал тохирч болох мэрэгжлийн чиг гэд гаргаад өгнө гэсэн үг. Дараачийн авгаа болохоор юм шүү дээ. Хамгийн өргөн амтай хүүхэн заяа. Хамгийн өргөн амтай. Минийх бол өргөн биш юм байна. Дэлхийн рекорд ерөнхийдөө тогтоосон дэлхийн хамгийн том амтай хүүхэн гэдэгээрээ тэгээд ерөнхийдөө энэ хамаараа юу хийж чаддаг гэх юм бол маш олон зүйлийг хийж чаддаг. Энэ хүүхэн инээмсэглэхэд батны нэг ялаа аманд нь ордог.
Амных нь өргөн нь биш үү? Бүр бүхэл бүтэн 10 см заяа. Бараг Joker юм шүү. Гэтэ Joker ч болохоор угаасаа нөгөө ингээд энэ хэсгээ ингээд зүсчдэг шүү дээ. Энд чинь болохоор угаасаа тийм төрөлхийн юм авах гэдэг юм заяа. 10 см гэдэг чи юу гэсэн юм бэ? 10 см ч одоо юу багтах юм бэ? Гэтэ яг би багасаа тод гэдэг амьтныг бүр амар сонирхдаг байсан юм л да. Би бүр тодтой болохыг мөрөөддөг. Тэгэхээр дараагийн залуу болохоор тод шиг харагдахыг хүссэн тодтой obsession буюу одоо parrot obsession гэх юм байшаа. Ийм залуу байгаад байна. За тэгэхээр бүхэл амьдралаараа тод шиг болохыг хүссэн. Одоо тод шиг харагдахыг хүссэн, тод шиг болохыг хүссэн. Тэгээ бүхэл бие тод болгож хувиргасан юм хүн байгаад байна. Энэ яг нэг юм сэтгцэн юм яваад байна те. Эрүүл хүний энийг хийх юм биш санагдаад байна надад. Одоо бид нар бол өмнө чинь бас янз янзын амьтны шиг эсвэл янз янзын хүн шиг харагдахыг хүсээд тэгээд ингээд гоо сайхны мэс засалд орж исэн юм ярьжсэн шүү дээ. Одоо тэр хүмүүс яг нэг нь одоо ингээд болчихж байгаа юм заяа. Шувуу шиг харагдахыг хүснэ гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Би нэг юм жоо ойлгодог юм аа. Тэгээ энэ залуу болохоор бүхэл бүтэн 47 татуу хийлгэж дээ. Одоо энэ шивээс хийлгэж ийж одоо баахан ингээд пирсинг баахан альсаа цоолуулж нөхсүү баахан юм хийсний эцэст хүсэн одоо тэрнийг харагдмаар байгаа тэр өнгө үзэмжээ бүрдүүлж чадсан ажээ. Точиг харагдахыг хүссэн. Тэгээд эцэст тот болж хувирсан. Гэтэ точиг нис чадах уу? Тэгэд яг уу тоттой ер нь л адилхан харагдаж байна. Гэтэ нэг тийм рок точиг харагдаж байна. Тэгээд тот ярьж чаддаг энэ хүн ч гэсэн ярьж чаддаг. Тэгээд тийм точиг бас адилхан ногоон ийм амар тийм RGB харагдаж байна. Тэгээд дараа жирэх ч юм болохоор бас ер нь төстэй сайн хүнтэй. Тэгээд юугаараа төстэй вэ гэхээр бас л яг нэг зүйл нэг хүн шиг нэг юм шиг харагдахыг ингэж хүссэн бүр ингэ насаараа насан туршдаа яг тийм байхыг хүссэн. Тэгээд юу шиг харагдахыг хүссэн бэ гэсэн чинь альяалагч. Насан туршдаа альяалагч болно гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Энд чи юм альяалагч гэдэг юм уу? Тийш үү би альяалагч яах юм би насаар альяалагч гэж чи яах юм? Бараг амар юм биш үү? Юмд өртөхгүй. Яаж яхад би өөрөө нөгөө амар clown phobia-тай байхгүй би альяалагч нэр үнэхээр амар айдаг. Би тэр Pennywise итийг үзэж байхдаа бараг уйлаад орилоод цэцэг алдаад эвгүй болж исэн. Тэгээд ийм альяалагч би жинхэнэ амьдралаар харуул ер нь айхал юм амар эвгүй харж байгаа. Та нар зүгээр бодсоо төстэй ингээд шүн ингээд автобус хүлээгээд явж исэн чи хажууд чи нэг ийм гай хурж ирээд зогсчул та нарыг яах вэ? За дараа чи ярих хүн болохоор Монгол хүний талаар ярина заяа. За энэ хүн болохоор Монгол төрж өссөн Монголдод нас орсон юм хүн байгаа. За энэ хүнийг бол зөндөө хүмүүс сонсч ирсэн баха. За өндөр гонгор гэдэг хүн бол ингээд Монголын түүхэнд хамгийн өндөр хүн гэж явагддаг. Одоо бараг тухайн үедээ Guinness рекорд гэж байдаг байсан бол одоо дэлхийн хамгийн өндөр хүндээ бараг тооцогдож болох байсан тийм хүн гэж ярьдаг. За бүрвийн гонгор гэх чинь одоо 1880 онд төрсөн гэж ярьдаг. Дөрөв хүүхэдтэй байсан гэж ярьдаг. Тэгээд нийтдээ штэ 2 м 40 см өндөртэй юм хүн байсан заяа. Гонгоргогийн гутал гэж өстой бүр аврах том зав. Миний толгоноос бүр ингээд том ийм том гуталтай. Тэр зүгээр хажууд нь зогсож байгаа энгийн хүмүүсийг харалтаа 1 м 70 малтай 60 малтай хүмүүсийн хажууд нь ч одоо амар том байгаа өстой. За энэ шинжлэх ухааны талаас нь тайлбарлах юм бол нэг гигантизм юу ч гэсэн тийм синдром байдаг. Энгийн байдаг одоо сайзнаас одоо хитрхи том хүн гэж одоо байдаг. Одоо тэрний нэг нь гонгоргой байсан байна. Тэгээд ерөнхийдөө морин тэр унахтаа зүгээр хөлөө давуулаа шууд ингээд мортчдөг байсан. Одоо тэр морин одоо яаж бас энэ хүнийг даадаг байсан бол сонирхолтой санагдаж байна. Тэгээд ерөнхийдөө нэг 40 50 настайдаа нас орсон гэж би сонссон. Бурууж магадгүй. Тэгээд бас манай Сонжин болдгийн тэр доотлын музейд нь бүр ингээд яг метртэй өндөр нь байж идэг 2 м 40 50 гэдэг нэлээд өндөр хүн байт юм байлээ. Галзуу сагс ч болох байсан баха тий. Тэр үед бол манай Монголд сагс өгчсөн байсан бол. За guys дараа чи ярих эмхтэй болох тэр юм штэ. Дэлхийн хамгийн том би зүгээр харуулчих заяа. Тэгээд энэ болохоор ерөөсөө имплант биш, ерөөсөө тийм мис засал интер биш, ерөөсөө юм naturally юм том юмтай. Тэгээ 12 наснаас нь хойш ерөөсөө ингээд урахаа гэх юм одоо томорхоо болохгүй байсан гэсэн гинэ яриад ярилцсан юм шиг ирдэг нас тий. Ерөнхийдөө өдрөө ирэх тусам тэр нь томорж байгаа. Тэгээд ямар ч өөр арга байхгүй гэдэг жилээ. Тэгэхээр энэ ч одоо дахиад 5 жил хүлээлээ гэж бодоход бүр нэг За guys бит хоёрыг үздэг хүмүүсийн бүр 62% subscribe дарааг үздэг юм билээ guys. Энэ бол үнэхээр crazy. Та бүхэн subscribe дарснаар бит хоёр илүү урамжаад, илүү урамжснаар илүү гоё сонирхолтой тэгээд quality content-ууд гарах байхгүй. Тийм болохоор та бүхэнд subscribe болон like-а дарсанд үнэхээр их талархаж байна. Тэгээд илүү гоё контентууд ингээд бит хоёр одоо гаргана гэж одоо амлаж байна. Тийм болохоор бичлэгтээ орцгоё. За дараагийн хүүхэн болохоор ерөнхийдөө бусдаас өөр байдалтай төрсөн, хүзүүгүй төрсөн. Тэгээд дээрэс нь түүний өндөр маш намхан энгийн эмэгтэй энгийн бүсгүйгээс шал өөр харагддаг ч гэсэн одоо тэр мөрөөдөлтэй юм байна. Мэргэжлийн балет ч болохыг багаасаа мөрөөддөг байсан. Багаасаа маш их балет үзэж өссөн. Ингээд би энгийн хүн байсан бол гэж ерөөсөө ихтэй гол нь бодож байгаагүй. Би балет ч болно гэж зүтгэсээр байгаад хамгийн гол нь мэргэжлийн балет ч бол чадсан. Одоо бүр ингээд балетын сургуульд багшаар ажилладаг гэдэг чинь заяа. Ерөөсөө өөрийнх нь гаднах үзэмж байгаа байдал нь ерөөсөө өөрийнх нь мөрөөдөлд нь саад болоогүй байна. Хэдий хүмүүсээс өөр ч гэсэн боломжийг харж чадсан бүсгүй байна тий. За дараагийн ярих хүмүүс болохоор нэг юм хүүхэд байна.
За яадаг хүүхэд гэх юм бол хамаргүй төрсөн хүүхэд заяа. Амьдралдаа ганц ч удаа бүр юуны ч үнэрийг үнэрлж үзэж байгаагүй бас үнэрлж чадхааргүй төрсөн юм хүн. Нэг маш сонирхолтой өвчнөө улмаас ингээд хамаргүй төрсөн байна. Тэгээд ээж аваа хоёр нь бол ингээд хоёулаа хамартай. Тэгсэн мөртлөө яагаад хүүхэд нь ингээд хамаргүй төрч өгөж ээж аваа нь айгүй их гайхажсэн. Гэтэ хүүхдээ ямар ч төрсөн, ямар ч байдлаар ингэж гаргасан гэдэг хүүхдээ хүлээж авах нь маш чухал. Тэгээд тэр ээж аваа хоёр нь хамгийн гол нь хүлээж авсан тэр хүүхдийг. Тэр хүүхэд ч гэсэн өөрийгөө маш эргээр хүлээж авсан. Айгүй яриа хөөрөйтэй, олон найзуудтай юм хүүхэд юм байна. Гэтэ үнэр гэдэг чи одоо хүний хамгийн гол мэдрэхүүнүүдийн нэг шүү дээ. Хүн ингээд гой үнэр үнэртгэхэрэг, гой хоолны үнэр үнэртгэхэрэг шууд идмээр санагддаг. Хүн гой үнэр үнэртгэхэрэг шууд хүнд дурлдаг. Тэ үнэр одоо би чинь бол хувьдаа үнэрэнд амар ач холбогдол өгдөг. Одоо хүнтэй болзоонд явлаа гэж бодоход одоо тэр хүнийхээ үнэрийг ингээд хамгийн ихэнд мэдэрдэг гэх юм. Гой үнэртэй өстэй, гой үнэртэй хүмүүс чинь ингээд цаанаас шал өөр харизмтай байдаг байхгүй. За манай сүүлийн ярих хүн буюу одоо хүүхэд дахиад нэг хүүхэд байна. За нэг маш сонирхолтой хүүхэд төрсэн байна. Тэгээд ямар хүүхэд вэ гэдгсэн чинь хоёр толгойтой хүүхэд төрсэн байна заяа. Эмчнэр өөрсдөө яг яах ёстойгоо ойлгохгүй байгаа. Энэ хүүхэд одоо яаж амьдрах ёстой, яах юм? Эмчнэр нь өөрсдөө ойлгохгүй байхад ээж аав нь юунд найдах ёстой гэдэг ийм асуултанд дээр ирж байгаа. Мэдээж маш аимшигтай тийм ээ. Тэгэд энэ хүүхдийн толгой нь өдрөөр их тусам ингээд томордог. Яагаад гэвэл толгойн дотор нь тархины гадна бүрхүүлт нь маш их юм ус хөрөмтлөгдөж байгаа. Тэгээд тэр чинь маш аюултай шүү дээ. Тархинд явандаа ингээд тархинд аягүй их даралт үүснэ. Тэгээд даралт үүснээр тархи баг багаар өвчөж эхлэх аюултай. Тэгэд энэ хүүхэд хэр удаан амьд байж чадах вэ гэдэг ийм асуултанд дээр ирж байгаа. Мэдээж маш аимшигтай тийм ээ. Хүүхдээ эсмийн төрүүлхийг ингээд хүсчээсэн их эцэг хоёр ингээд ийм хоёр нүртэй төрөөд тэгээд ингээд удаан амьдрах боломжгүй гэдэг энэ мэдээг авангууд ямар их ууг гашуудлыг мэдэрж байгаа гэдэг бол мэдээж үнэхээр аимшигтай. Тэгэд энэхүү одоо энэ өвчин нь одоо энэ синдром нь 10 саяд нэг удаа болдог тохиолдол гэж энэ заяа. Тэгэхээр мэдээж 10 саяд нэг удаа гэхэлэр эмчнэр өөрсдөө яах ойлгохгүй аргагүй байж магадгүй. За өнөөдрийн дугаар та бүхэн таалагдсан байх гэж найдаа. Тэгээд таалагдсан бол мэдээж лайка дараа subscribe хийгээд тэгээд комент бичгээ битгий мартар гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн дугаар дээр хамгийн сонирхолтой гэж санагдсан хүнээ дор комент дээр үлдээгээрэй. Subscribe дарахгүй бол гэрч шинэ нэр шүү.